Сэлэнг аймаг өвлийн улиралд өдөртөө дунджаар хасах 20 градусын хүйтэнтэй байдаг. Энэ нь Антарктидын дундаж температураас 10 градусаар илүү хүйтэн гэсэн үг. Энэ хүйтэнд хүүхдүүд бие засахдаа гадаа гарч модон жорлонд бийцдэг байлаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд Дэлхийн зүүн сэлэнг хөтөлбөр нь 6 сургууль дээр орчин үеийн ариун цэврийн байгууламжийг байгууллаа. Нийт 7000 гаруй хүүхдүүд тухайн сургуулиудад суралцж байна. Сайн байна уу? Намайг Гүнжээ гэдэг. Би 7 дугаар ангид суралцдаг. Ам бол 11 жил амьдардаг. Манай сургууль болохоор ийм дотроо бие засдаг. Тэгээд гар нүрээгаа угаалтуртай болсон. Өмнө нь бол гадаа гард бие засна гээд ангийнхаа угаалтурт гараа угаадаг болсон. Одоо болохоор халуун мөлөө усан гараа угааж 5 дахьтай бие засдаг болсон. Энэ бүхнийг хийж өгсөн Дэлхийн зүүн олон улсын байгууллага болон Сингапур улсын ард иргэдэд маш их баярлалаа.